Ер нь бол энэ БЭТ-ийн хуулийг хүчингүй болох хуулийг дэмжиж байгаа. Бидний нэг хэдэн нөхөд ч гэсэн яг адилхан агуулгатай энэ хуулийг хүчингүй болгоё гэдэг хуулийг бас өргөн барьсан байгаа. Тэгэхээр хүчингүй болох нь зөвөө. Энэний учир шалтгаан нь бол яг сая хэлсэн үндсэн хуулийн дагуух, үндсэн хуульдаа нийцсэн зарчмаар хууль тогтооллуудаа бид нар гаргаж явах хэрэгтэй. Тэгээ энэ Бүгд найрамдах Монгол Ард улсын үеийн одоо энэ 91 оны хуулийг бол бид нар хүчингүй болгох нь зөвөө. Ер нь яг уу сая олон хүмүүс хэллээ. Нарч намынхан ч гэсэн хувийн эрсдэл рүү дайрсан юм болох гээд байна. Хүний эрх гээд. Гэтэ яг бид нар энэ хууль санаачлагчийн өөрийнх нь бас мэдээлж гисэн байна. Яг ямар үед тогтоож ирсэн ингээ харахаар бүгдээрээ л одоо юу гэдэг Улаанбаатар төмөрзөм, Мят, Монгол Орос Цэвцмэд, Эрдэнэт үйлдвэр гээд бүгдээрээ төрийн өмчт бол эсвэл орон нутгийн өмчт компаниуд руу л яасан. Тэгэхээр бодит байдлыг бид нар хэлээд одоогоор сүртэй одоо хувийн өмч гэж хэлээд байх компани дээр нэг бэт томилцсон юм харагдахгүй байна. 5-7 ХК-гийн хувьд бол орон нутгийн өмчт компани гэж явдаг. Яаж явж байгаад одоо ийм нөхцөл байдалтай болцсныг нь бол зарим хүмүүс бол маш сайн мэддэг байх. Хөрөнгийн биржээр юу болоод одоогийн байгаа 5-7 ХК-д ийм одоо орон нутгийн өмчт болон хувийн өмчийн ийм компани болсныг бол бүгдээрээ мэднэ. За яагаад энэ төрийн өмчт компаниуд дээр ер нь бэтийг бид нар ингээд 19 оноос хойш бас нэлээд их болсон байна гэд хараад үзэх юм бол ерөөсөө төрийн өмчт компаниудын асуудал байгаад байгаа. Төсвөөс гадуурх төсөв буюу улсын хурлын хяналтаас өөрөөр хэлбэл иргэдийн хяналтаас гадуур тусдаа төсөв энэ төрийн өмчт компаниудаар бий болсон. Тэгээ сүүлдээ тэр маань улсын хурал засгийн газрын шийдвэрт ч ордоггүй. Тэгээд биелүүлдэггүй те нэг юм вант улсууд болоод хувирсан байхгүй юу? Ерөнхийдөө байгалийн баялаг тойрсон эдийн засаг улс төрийн бүлэглэлүүдийн л ийм л зодооны нэг одоо те баялаг хуваарлтын нэг хэрэгсэл болцсон. Тэгээ энэ яах вэ? Улсын хурлынхаа гаргасан шийдвэр тогтоолыг хэрэгжүүлдэггүй, эсвэл энэ тэрүүгээр нөлөөлчдөг. Аргаа ядаад энэ бэтийн хуулиар бэт тавиад энэ асуудлуудыг цэгцлээл гэсэн ийм үйл ажиллагаанууд бол явсан. Тэгэхээр ер нь бол бид нар энэ төрийн өмчт компаниудыгаа цэгцлэх асуудлууд дээр анхаарах нь зөвөө. Одоо ч гэсэн улсын хурал дээр энэ хууль явж байгаа. Энд нь ч гэсэн энэ менежмент сайжруулах те засаглалын асуудлуудыг нь оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. За хууль санаачлагчаас нэг асуулт байна. Энэ бэтийн хуулийг бол хүчингүй болгож байгаа, дэмжиж байгаа. Энийг дагсан хуулиар онц байдлын тухай хуулийн дээр бол төрийн өмчт компаниудтай холбоотой бас нэг тодорхой заалтууд орж ирсэн байна л да. Тэгээ онц байдлын хууль бол өөрөө улсын хурал гаргаад явдаг маш том дэглэмтэй хууль. Зөвхөн төрийн өмчт компанид гэхээсээ илүү нутаг дэвсгэрээр нь одоо гаргаад онц байдал зарлаад дэглэмээ тогтоогод явдаг. Тэгэхээр энэ онц байдлын үед бол тусгаалan төрийн өмчт компаниудаар авах хэмжээг ингэж наривчилж өгөх нэгдүгээр хэрэгцээ байгаа юу? Байгаа бол яагаад гэж бодож байгаа вэ гэдэг. Тэгээ номын чимэг гишүүнтэй бол санал нийлж байна. Тэгэхээр Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газрын эрх болох тухай хуулийг бол 92 оны үндсэн хуулиар хүчингүй болгоод миний ойлголтоор бол 1995 оны онц байдлын тухай хууль дээр энэ үзэл санаа маань өөрөө бүтнээрээ ороод өгчихсөн байгаа. Тэгэхээр энэ үндсэн байдал нь бол бид бүхэн бол үндсэн хуулийн дээр ямар одоо нөхцөл байдлыг онц байдал гэж зарлах вэ гэдгийг бол үндсэн хуулийн дээр бол зааж өгсөн. Тэгэхээр тухайн нөхцөл байдал хүнд байдлууд үүссэн тохиолдол дээр онц байдлын үеийн журмуудыг одоо жишээ нь дайн байлдааны тухай хуулийн дээр мөн оруулаад өгчихсөн. За өнөөдөр миний оруулж ирсэн дагалдах хуулиар оруулж ирж байгаа нь бол тухайн заалтуудыг илүү тодруулж өгч байгаа гэдэг агуулгатайгаар тэрнээс биш цоошин үзэл санаа онц байдлын тухай хууль дээр бол нэмж оруулаагүй. За эндээс манай ажлын хэсгээс бас нэмээд тайлбарлаа өгч. За судлаач Сундрэ энэ дээр онц байдлын тухай хуулийн дээр тухайлбал нөгөө нэг Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газарт эрх болох тухай хуулийн дээр зөвхөн нөгөө өмчийн харилцаанаас илүү олон хүний эрхтэй холбоотой зохицуултууд байгаа. Онц байдлын тухай хуулийн дээр тухайлбал онц байдлын үеийн нөхцөл байдлыг одоо гаргасан шийдвэрийг дагаж мөрдөөгүй албан тушаалтныг огцруулна гэдэг зохицуулт байсан. Тэгэнгүүт тухайлбал онц байдлын хугацаагаар төтгөлзүүлэх гэдэг байдлаар илүү эрхийг нь илүү нээж хүний эрхийг хамгийн бага хэмжээнд хязгаарлах зарчмыг оруулж ирсэн байгаа. Мөн хөдөлмөрийн нөгөө хуваар нормыг тодорхойлж өгөөгүй нэмж ажиллаж болно гэдэг зохицуулт байсныг мөн хөдөлмөрийн нөгөө хуулийн 84-ийн 4-т байсан 7 хоногийн ажлын зэйд хязгаарыг 1.5 дахин нэмэгдүүлэх байдлаар зохицуулж оруулж ирсэн. Мөн хамгийн том зохицуулт нь одоо бид нэр цаазаар авах ялыг хоригдчихсан ийм улс конвенц. За онц байдлын тухай хууль бол маш нарийн дэг журамтай. Тэгэхээр яг бид нар онц байдлын үед бол ингээд ерөнхий нутаг дэвсгэрийн хүрээнд энэ асуудлуудаа
онц байдлын хуулиар байдаг. Зүгээр миний хэлээд байгаа нь тэр одоо баялаг дагсан ийм бүлэглүүдэд баялагын хуваарлтын юм нэг хэрэгсэл болоод энэ компаниуд бол өөрийн гэсэн юм нэг ван тулс олцоод байгаа. Яг бид нар энэ төрийн өмч, нийтийн өмчийн хууль болон төрийн болон орон нутгийн өмчт компани засаглалын хууль дээр бас энэ асуудлуудыг одоо яг зарчмыг нь оруулж задлах гэж хуулиуд дээр ажиллаж байгаа. Гэхдээ яг энэ шилжилтийн үеийн гэдэг юм уу одоо энэ төрийн өмчт компаниуд дээр төвлөрсөн байгаа энэ эрх мэдлийг задлахад тусгай дэглэм онц байдал зарласнаас өөр шүү. Одоо тэр гамшиг байд юм уу те үндсэн хуулийн дэг журам алдагдсан нийгмийн тогтворгүй байдал гэдэг маш том юм үндслээр л бид нар онц байдал ордог. Бас тийм амархан бодол зарладаг нөхцөл байдал биш. Тэгэхээр ийм нэг тусгай шилжилтийн үед бол засгийн газар өөрөө энэ төрийн өмч зөвхөн компаниуд дээрээ бас нэг арга хэмжээ авах нэг дэглэм. За анхаарах ёстой санал хэлж байна. Санал хэллээ.